За сайн байцгаана уу? Chapteli podcast-ийн 2 дугаар дугаараа эхэлж байна. За тэгээд уламжлалт ёсороо Temka миний B Aruka буюу Fish ирсэн байна. Мэдлэр явартад микро гартер. Konnichiwa. Минасан. За тэгээд өнөөдрийн подкастаар болохоор яг алингаар нь явахыг мэдэхгүй байна. Хуучин бол DC Extended Universe. Тэгээд сүүлд болохоор DCU шууд DC Universe гэдэг нэрлэх гэдэг юм байна. Гэхдээ Wikipedia дээр бол DCU гараа байлээ. Тэгээд DCU-гийн талаар ер нь жоохон ярилцсан. Тэгээд одоо гарцсан байгаа кинонуудаас бит хоёр яг өөрсдийнхөө ранкинг хийгээд явах юм байнамаа. За тэгээд юу ч гэсэн эхлэхийн өмнө яг одоо гарцсан байгаа кинонуудыг юу ч гэсэн яг он цагийн дараалалаар нь нэрлэвэл за 2013 онд гарсан Man of Steel байна. Тэгээд тэрнээс хойш 3 жил үуч гараагүй юм шүү дээ. 2016 онд Batman vs Superman Dawn of Justice, 2016 оны Suicide Squad, 17 оны Wonder Woman, 17 онд Justice League, 18 онд Aquaman, 19 онд Shazam. За тэгээд сайхан нээлттэйсэн Birds of Prey орсон байна. Тэгээд за бит хоёрын хувьд болохоор мэдээж манай Монголд одоо коронавирусээс болоод кино театруудад бол ингээ хаалга барьсан тэмдэглэсэн байгаа. Тийм болохоор Birds of Prey үзэх боломжгүй байгаад байгаа. Тийм болохоор ерөнхийдөө яг үзсэн хэдийгээ ранклэн. Тэгээд гэхдээ хамгийн гол нь манай Aruka Man of Steel үзэж байгаагүй юм байна. Үнэхээр сонирхолтой. Тийм тэгээд үзэх хүсэл төрж байгаа. Гэхдээ яг би яг анх үзчихэд мэ гэжсэн мөртлөө яг ингээ DCU ингээ харангуут тэднэр дундаа гайгүй дороод байгаа байхгүй. Хүмүүсийг тэгж яриад л ярина. Тэгж байгаа ш тэр. Тэр нэр одоо үзнэ гэж бодоод л байгаа. Гэхдээ ер нь үзэхэд илүүтэйгээ дажгүй. Бас тийм муу бол биш. За тэгээ юу ч гэсэн ранкинг хийгээд эхлэх үү. Тэгэхээр чи 6 байр гаргана, би 7 байр гаргана гэсэн үг юм биш үү? Одоо нийт 8 кино гарцсан байгаагаас хоёулаа Birds of Prey үзээгөө, чи Man of Steel бас үзээгөө тий. Тийм. Тэгээд минийх бол 6. Тэгээд минийх 7 гэсэн үг. За би юу ч эхлэх үү? Доороос эхлэх гэж тавилаа. Тий. За 7 дугаар байранд бол мэдээжийн хэрэг Suicide Squad орсон байна. Миний хувьд бол. Тий. Окей. Яа, чи яа гэж. Suicide Squad бол бүр тэр кинон дээр за үнэхээр гоё байсан юмнууд нь бол Margot Robbie-ийн Harley Quinn байна. Will Smith-ийн Deadshot байна. Тэгэл болоод өө. Нэр. Угаасаа тэр хоёр бүр хомб тоглолтоо ийцэн дөө. Тийм. Киногоо чирсээр гаал тавсан. Яг энэ киноны маркетинг бол бас амар байсан л дээр нөө. Яг угаасаа анх гарсан айдиан ч гэсэн амар гоё байсан шүү дээ. Одоо эсрэгч байгаа нэг юм бүтгэхгүй нөхдүүд нийлээд те ингээд нэг баг болоод яаж юм гэдэг. Айдиан бол амар гоё. Гэхдээ кинон бол үнэхээр фейл болсон. Трейлер нь бүр амар шүү дээ. Бүр яг Joker дууны клип шиг л байдсан шүү дээ. Тэгээд Joker-оор нүтцэн. Тийм тэгээд ер нь тэр кинон дээр яг Joker байх шаардлага байсан уугүй юу гэдээ бас нэлийн асуудал бас байгаа тий. Ямар ч шаардлагагүй зүгээр нэг Jared Leto-гийн хипхоп Joker гарч ирэл орж ирэл ямар ч хэрэггүй нэг тийм сонирм юм явцсан. Бараг Joker-ыг зүгээр шууд гаргаж яхаар зүгээр Joker-ийн эсгүүдийг хассан бол тэр чигээрээ хасж явж байгаа төсгөлт нь гарч ирдэг тий. Яг тэрүүгээр гараад ирсэн бол яг дэч болох байсан. Үгүй надаа энэ кино бол амар хэцүү юм байна. За дэч байсан. За юуцсан. За чиний 6 дугаар яринд юу вэ? Jail. Justice League. Би бүр 5 хувааж үтсэн шүү дээ. Эхлээд эхний 15 дараа нь 20 30 моч яваа тэгэл тэгсээр хагаад арай гэж нэг зовж иж үзэж дуусгасан кино. Ягаад тэгэхээр яг өмнө бол яг нэг юу байсан шүү дээ. Юу гарцсан, Man of Steel гарцсан, Batman гарцсан. Тэнгүүтээ Wonder Woman гарцсан байсан, Suicide Squad гарцсан байсан тий. Тэнгүүт гинтл гараад ирсэн. Бас дөрүүд нь. Тэгээ ямар ч тийм нэг юуг back story-г нь харуулаагүй зүгээр шууд бүгднийг нь хүчээр ингээд нэг кинонд чигдсэн. Яг хүн болгоо мэдж байгаа та гэхдээ хүн болгоо түүхийг мэдж байгаа ч гэсэн зүгээр тэр кинонд дэр бол ингээд хүчээр чихээд оруулаад ирсэн. Ер нь бол яг Justice League гэдэг idea нь угаасаа амар ихтлээсэн л та. Тий. Тэгээд яг нэг тийм Marvel Avengers-аа гаргацсан болохоор яарсан юм шиг нэг санагдуулаад байт. Натаалаа. Яг надад бол Justice League дээр яа угаасаа амар муу л та эсрэг дүр муу. Тий. Тэр шийдлүүд нь амар муу. Тий. Ер нь л бас хэцүү шттэ. Тэнгүүдээ яг ингээ зүгээр зарим хэсгүүд нь амар гоё юм аа надаа. Би бол анх зүгээр яг кино театрт үзэхэд сэтгэл бол яг анхны сэтгэл бол нэг тийм амар муу байгаагүй. Тэгээд амар таалагдаагүй. Зүгээр л за окей гээл
Гэтэ яг Justice League гэдэг айдаг нь бодоход бол амар disappointing л доо яалтчгүй. Тэнгүүтээ яг дөрүүдээ яг гоё харуулаагүй. Яг тэр зүгээр нэг хідэн царайлаг гоё жүжигчтэй тэнгүүтээ нэг лаг дөрүүдээ цуглуулж хагаад тийм ингээд далтгануулсан юм шиг юм болцсон. Зов зовдсны гин Супермен гараад зүгээр дуусдаг кино дуусдаг. Харин тий. Тэнгүүтээ тэр Flash тэр яг Flash-ыг ингээд яг өөрийгөө нээдэг тий. Ezra Miller-ийн явуулна юу амар гоё. Надад л амар гоё санагдав. Flash нь. Flash нь тий. Тий, Ezra Miller-ийн Flash нь бол гоё. Гэхдээ Justice League дээр Ezra Miller-ийн Flash-ыг бүр тийм толцлон гоё харуулж чадаагүйгээс болоод угаасаа CW-ийн Flash бол best. Ямар ч угаасаа суурийн 50% юм чин тэр. Харин тэнгүүтээ тэрнэрээ ингээд Бари яг ямар цаг үе ихэн Бари вэ? Тэгээ Barry Allen биш Wally West байл амар төхөмжтэй санагдаад байна шүү дээ. Justice League дээр бол ер нь бол Wally байл амар гоё. Харин тийм. Ер нь Ezra Miller Wally West яг төхөрнө гэж бодоод байгаа шүү дээ. Угаасаа яг байгаа л ч гэсэн яг Wally руу. Тийм болохоор надаа яг тэрний Flash гоё ч гэсэндээ яг тийм нэг өмсгөлөөс цааш юм шиг санагдаад. Яг яг киноныхоо дундуур бол яг Flash гоё аль талтны гоё харуулдаг шүү дээ. Яг нөх хүчээ ингээд яаж зүг ашиглах вэ нэ тэр одоо нөгөө хальт хэлж өгч. трейлер тизер дээр цацагч яхад ч нөө юу л нэг Iris Myers-ыг аварж байгаа нэг футэж гараад ирсэн. Тэгээ тэр нь бол тэр кинонд уус ороогүй шүү дээ. Тэгэл нөгөө л нэг release day Snyder Cut мат гэл болоо юм. Одоо уус боломжгүй шүү дээ одоо. За үнэхээр хасагдсан дүрсүүд байлаа ч гэсэн тэр чинь продакшнд оруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод гарна гэдэг чинь маш их зардал шаардна. Маш их хөдөлмөр шаардна. Тийм болохоор бас хэцүү дээ. Тэнгүүтээ хоёр өөр найруулагчийн шийдлийг нийлүүлээд ингээд нэг кино олгоцсон гэдэг нь амар мэдэгддэг. Өнгөн дээр жишээ нь тэр нэг трейлер дээр нэг амар гоё өнгөтэй байжсэн гин кинон дээр нэг шал өөр нэг ер нь яг киноныхын тоон ч гэсэн надад таалагддаг л дээ. Тэгээ тийм болохоор бүр яг тэгтээ зүгээр яагаад чинь зүгээр нэг амар тийм хөөрхөн жижигэн зүгээр гоё хэсгүүд бол байгаад гэдэг юм аа. Suicide Squad тийм бодлоо. Тэр нэг юу нас шүү дээ. Юу лээ. Ингээл Атлантисийн ингэж нуусан инээдрээ гээл. Тэр бол угаасаа тэгээ дараа нь бол шууд булаагчдаг. Тэр бол амар. Тэнгүүдээ тэр нөө Атлантисийн юг сүүлд нэр Aquaman дээр ямарч баг нөлөөг болгоо хийсэн шүү дээ. Шал өөр болгоо хийсэн шүү дээ. Aquaman дээр гарч ирснээр би өмнө очиж байгаагүй тийм тэгээ. Тийм хүн болох нь бол болцсон. За тэгээд миний 6 дугаар байр нь болохоор Batman vs Superman Dawn of Justice орсон байна. Яг нөө энэ анх зарлж явах нөө Comic Con дээр үлээ зарлж явах нөө Batman vs Superman гэл амар сүртэй болж ирсэн шүү дээ. Тэгээ угаасаа анханасаа амар хайптцсан. Хүмүүс амар үнд би ч ороод хавд ирчихв. Би чинь дараагийнх нь байгаа. Миний ранкинг дээр дараагийнх нь. Адилхан юм уу те? Окей. За тэгвэл Aruka-гийн 5 дугаар байранд бас адилхан Batman vs Superman байгаа те. За миний бодлохоор яг ингээд анханасаа одоо фэнүүд үзэгчэд шүүмжлэгчэд ер нь бүгдээрээ амар ингээд бүр хитрхи өндөр шалгуур тавьсан, өндөр заг тавьсан. Уусаа тимстэй DC-гийн хамгийн том хоёр баатраар кино ихчин гэл хинч одоо бүр амар хайпнэстэй те. Тэнгүүд нэг хоёр ингээ versus гэсэн байгаа. Алц гадгаа нэг. Тэнгүүд нөгөө нэг The Dark Knight Returns дээр нөгөө анимашн мэдчихтэй тэрэн дээр гардаг одоо тулааныг гаргах юм байна гэл те бөө юм болол. Тэрэн дээр бол надад хамгийн cool байдаг нь Wonder Woman гэдэг. Нөгөө гарч ирдэг. Тийм Wonder Woman гарч ирдэг бүр амар cool. Тэр аян бүр. Эхнээс нь. Ер нь бол угаасаа хүлээлттэй хүмүүс буруу тавьсан, би ч гэсэн буруу тавьсан. Тэгээ угаасаа Batman Superman-ыг бас амар иш тийцсэн ер нь бол. Зүгээр л нэг Superman-ийн ганц кино гарчингуудаа шууд араас нь Batman vs Superman гэр чинь амар. Тий. Яг үгүй киноныхоо хувьд бол яг эхлэл нь бол гоё эхэлжсэн. Яг зөв эхэлжсэн. Яг нөгөө хин хоёрын нөгөө зод хин хоёр зодтолж Superman хоёр. Яг тэр хоёрын тулаанаас тэр нь бол айгүй зөв эхэлжсэн. Одоо Zack Snyder-ийн шийдэлчтэй ер нь бол одоо Man of Steel, Batman vs Superman хоёрыг ингээд таймлайныг ингээд хөөрх ингээд хооронд нь холилдуулаад ингээд кросслуулсан. Тэр нь айгүй бас гоё шийдэл санагдаад байдیں۔ Яа зүгээр яг гоё юм Wonder Woman л гэдэг юм байна. Надад тэнгуүтээ одоо тэр нэг Villain хэм блэ тайсан. Хин. Doomsday. Зүгээр одоо яг Superman гэдэг Superman-ийн ганц кино ичингүүтэй тэнгуүтээ араас нь Batman v Superman гингүүтэй Villain Doomsday гэдэг амар том дайсан байх чинь. Хамгийн гол нь тэр нэг хин Lois Lane яг ямар учир шалтгаанаар гинт тэгж амар таймингтай гарч ирээд байгаа. Амар тэр бас. Яа за хоёлаа яг зүгээр муу кинонууд дээр нь зүгээр тавцсан яриа явчаа. Энэ бол яг ярихээр бүр амар aggressive тэгээд арил муухай ярих гэдэг юм гэж.
Гэхдээ яг сая нөгөө нэг юу энд гейм дээр шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг юу Марта гэлдэгдэн шүү дээ. Яг тэрийг амар хөөрхөн яг нэрээ Batman v Superman дээр Save Marta байдаг шүү дээ. Marta. Чи энд гейм дээр бас Bucky is alive. За энийг архи. Тэнгүүтээ минийх дараагийнх нь болохоор жоохон муул л та. Үгүй яах юм бэ? Үгүй тэгэхгүй л Бремер ярих юм их байна жишээ. Зүгээр хойлоо. Энд нь бас надаа ярих юм байна. Цаашаа зүгээр ярих юм байгаа. Зүгээр санаа зовлтгоо. За тэгээд миний 5 дугаар байранд болохоор Justice League-ийг оруулсан. Би ер нь бол түрүүн хэлсэн шүү дээ. Яг Justice League гэдэг ID-га бодох юм бол амар муу кино. Гэхдээ зүгээр яг ингээ ерөнхийд ингээ харахаар амар хөөрхөн юмнууд байгаа гэдэг. Угаасаа яг тэр дөрүүдийн шийдэл, зохиолчийн шийдэл амар тэнэгэлтэй. Тэгээд нөгөө дээрс нөгөө Batman биш Superman-ийн нөгөө сахлыг арилгадаг. Batman Superman. Тэр бүр амар тэнэг. Тэрний хажууд нөгөө нэг юу Avengers шүү дээ нөгөө Marvel's Avengers. Тэрэн дээр Chris Evans-ийн нөгөө нэг шанаага тулаа суудаг. Тэр хамаагүй дээ. Нэг бол зүгээр нөгөө FaceTime ч юм уу одоо нөгөө emoji юм шиг камер хийдэж шүү дээ Messenger дээр. Фильтр. Тэр фильтр тэр шиг ингээ фильтртсэн юм шиг харуулсан бол яг хөө тэр бүр хамаагүй дээр болох юм. Тийм ер нь бол тэгээ сая Justice League дээр ярих юм ярьсан. Яагаад ингэ жоохон дээшээ орсон бэ гэвэл айгу тийм таалагддаг эсгүүд бол байдаг. Flash надад бол таалагддаг. Тэнгүүтээ тэр уулын тэр нөгөө яг нөгөө Steppenwolf чинь бүр нөгөө хэдэн мянган жилийн өмнө дэлхий дээр ирээд бас яаж исэн гэдэг чинь уулын тэр мэлийг жоохон харуулсан бол гэж бас бодоод байдгүй. Манай талын чам. Тэгээ вэлэн нөгөөс амар муу вэлэн. Яг нөгөө нэг одоо нөгөө Zack Snyder хүрээ яг өөрөө хийгээд дуусгасан бол тэгээ нөгөө Dark Side дээр сүүлд нь бүр гарч ирээд тэгээд дуусах байсан ингээл бас нэг юмнууд яваал гэдэг. Тэгээ Snyder Cut бол тэгээ угаасаа одоо бол угаасаа худлаад өв. Чиний дараах чи гоё чимдэг хэсгүүд бол ихтэй л. Харин байдаг. Гэхдээ тэрнээс илүү хэсгүүд нэрээ. Харин би хэлээд байгаа шүү дээ. Одоо яг кино театрт үзсэн миний анхны сэтгэл бол тийм амар муу байгаагүй байхгүй. Тэгээ сүүлд яг ингээл одоо HBO дээр гардаг ч юм уу тэгэл харж байгаад бол тэгээ сүүлд ингээд бас давхар ингээд хүмүүсийн ревю мэв бус юм ингээд яг жоохон ингээд фильтртэй бодоод ирж штэ тэнгүүд бол яалч ч ингээд бүр тэний юмнууд байсан байгаа байхгүй. Тэгтээ яг анх үзэж байхад бол тэр Супермений устажиг арилгадаг бол угаасаа үнэхээр новшин байсан анханаас. Тэсээ тэр нөгөө нэг бүр сүүлд нөгөө Flash нөгөө байш өргөдөг. Тэр нөгөө трактор явуулсан чинь нөгөө одоо манай Монголд байдаг нөгөө 5 дагаар байрнууд байгаа шүү дээ. Тэр зүгээр Супермен ямар ч чи байсан шүү дээ. Юм хундаа юм янз бүр юм байгаа. Зүгээр ингээд яг надад зүгээр яг лего өргөж байгаа шиг дээ. Тэр бүр авирт. Тэгвэл зүгээр л хамгийн юм ингээд Супермен гарч ирээл дуусчих байгаа байхгүй. Тэрнээс өмнө ингээд нөгөө хэдэн зүгээр л амар сүртэй баг цуглуул амар ч иргээс авах ирээд тэгж дуусах байсан. Амар тэнийг зөө одоо ингээд амар сүртэй баг цуглуул амар сүртэй Batman ингээл оста Aquaman дээр очиод Flash дээр очиод Wonder Woman-д уулзаал те. Тэгснээр Cyborg-д уулзаал тэгээ бүгд цуглал тэгэл тулцсан чинь зүгээр алуулдаг шүү дээ. Амар явж үүрэггүй. Тэгэл хаалцаал бүр алуулаад зүгээр. Тэгээ Суперменийг амлуулаа Супермен гарч ирснэ Batman-ыг тэр эдийг зооцсноо гинт зүгээр алга болчихсон зөө. Тийсэн алга болчихсон. Тэгээд байж ирсэн Суперменг нөгөө төлн цаа Суперменг зүгээр толдчихээ те. Тэгээд чинь гинт Супермен гарч ирээд алааш. Ерөөсөө юм кино гэж. Зүгээр л ингэ Суперменийг яаж буцааж амлуулах вэ гэсэн утгатай кино боллоо шүү. Гэтэ тэр нөгөө нэг Cyborg-ийн нөгөө яг нөгөө нэг шүүтгэн цаашийн зүгээр яг Cyborg ерөнхийдөө нэлдэг дизайн амар ингээд юм кристалтай ингээд талцтай нэг тийм тэр бүр амар кредит амар сонимтой тэгсэн чинь нөгөө нэг сүүлд нь пост кредит дээр илүү бараг тийм нөгөө нэг автага зүг яг нөгөө оригинал битэг болсон байдаг шүү дээ нэг юм дуурсан маягийн тэрийг харснаа тэр надад амар гэх. Тэнгүүтээ бас нэг юм яг тэр нөгөө нэг юу Cyborg-ийн нөгөө нэг юу нь шүү моделинг одоо тэр яг рендер дээр тэр харагддаг юм яг тэр нөгөө нэг Venom-ийн нөгөө пластик харагддаг шүү дээ. Яг тэрнтэй бүр мангар адилхан амар нэг тийм гялгар тэрнээс болоод амар creepy харагддаг. Тэгснэ яг нөгөө нэг манай гол төрийн жижиг чинь нөгөө хиймлээ. Тэрнийх нь ингээд арсыг нь ингээд бүр амар тийм нэг фильтрцэн шиг гөлилгээ хийчихсэн. Мэдгүй би тэрийг станц ярьж байгаа юм. Чи дараа нь хэд үзэрээс арсын ингээд нэг юуны мессенжер дээр нөгөө гөлилгэжтэй шүү дээ. Яг тийм болгоо хийцэн.
Одоо харч зэ. За харч. Хард залгаагүй юм байна. За чиний дараагийнх юу орж байгаа? Одоо чиний 4-р байр. Ямар дээр явж байгаа юм бэ? За ягаад чамд таалагддаг? Чи тэр зүгээр тэрийг ярьж байгаа. Хоёлаа түрүү ярьсан шүү дээ. Яг тэр шалтгаанаараа л таалагддаг. Ари ямар шалтгаан чи хэлээгүй шүү дээ. Яг тэр нэг юу вишнүүд шүү дээ. Тэднийг ингээд нийлүүлээд баг болгоод ямар за хоёлаа тэрийг дараа нь ярих юм байна. Гэтэ бүр арай л суух шүү дээ бүр. Чанд яагаад тийм таалагдаад байгаа? Яа ID нь гоё. Гэтэ тэр ID-га бүр алдсан шүү дээ зүгээр. Тэр Enchantress амар тийм ингэж хөдөлтөө. Тэгснэ тэрний хачин Enchantress-ийн үүсгээд байгаа цэргүүдний хачин юм энэ тэндээ болдруутай батхтай. Нэг сонин бийтүүд. Тэгснэ тэр бүүмеранг нь ямар ч ажилгүй. Бүүмеранг ажилтаа бэс. Зүгээр л юм ууж ийсэн. Тэгэл яваад тэгснэ тэр баг зөв Harley Quinn-ийн Joker гэ нэрлэлсэн бол нэрээ баг нэг кино болох байсан. Яг та нэр нь таарах байсан нэрээ. Одоо л. За. Тэгээ тэн дээр дээд шот л амар гоё тийм үү? Тийм дээд шот л гоё. Тэгснэ тэр амар тэндэг нөгөө нэг Harley Quinn Joker хоёр нэг юм purple өнгөтэй Lamborghini унцсан явж тийм. Тэр Batman мөч тэр юмсыг юу ямар ч хэрэгтэй. Йоо. Гэхдээ хин Jared Leto ч өөрөө юу гэддэг үстэй. Тэр катинуудыг оруулсан бол баг Joker-ийн бүтэн кино гараад ирэх байсан юм. Одоо тэгээ сүулт нэгж яриад ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Ер нь одоо release Snyder Cut гэж одоо л атлах шүү дээ. Уусаа Jared Leto-ийн Joker суг бүр шал суг. За тийм. Кинон дээр уусаа Joker ш зүгээр нэг тийм зүгээр л нэг хип хоп гангстер гарч ирсэн шүү дээ. За тэрийг хасаа зүгээр киноных нь ерөнхийн ингээд юуг нь харах юм бол ингээд үйл явцсан шүү дээ. Эхлээл өрнөл төгсгөл нээдрээ. Энийг нь харах юм бол ялч Justice League-ээс бол арай илүү. Яг тэр чинь учир шалтгаантай ихлэ явж байгаа шүү дээ. Ингээд ерөнхий зохиолын нэг ерөнхий ингээд нийтлэгийг харах юм бол биш. Ингээд нийтээр зохиолын нийтээр нь талтан авчихсан юм бол амар өдөртэй шүү дээ. За нэг хаяа. Тэр чинь ингээд гоё ихлээд өрнөл нь гоё явж байгаа. Тэгээд зэнглаа тайлал төгсгөл нь амар гоё гарч ирдэг байхгүй. Гэхдээ за тийм байна. За чи яллаа. Миний 4-р байр Aquaman хүчээр л бараг шахуу орсон дөө. Нөгөө хэдээсээ ялч байраа entertaining нэр хамаагүй хөвгчлээ. Амар entertaining, амар инээдтэй тэр нь гэхдээ сайн гэдэг утгаар биш зүгээр ингээд шоолч юм уу. Гоё ялж байгаа. Гоё ялж тэ. Яа тэгтээ гоё юм байдаг л да Aquaman. Тэгээ угаасаа ер нь кинон яг DC-гийн одоогийн ер нь байгаа байдлыг нэлээд дэвшлүүлсэн шүү дээ. Тэр бүм даваад тэ. Өмнөхөд нь бол дандаа ингээл fail яваад байсан. Тэнгүүд Aquaman гарч ирээд давхар тэгэл нөгөө James Wan гэдэг нэр згсэн амар нөлөөсөн баг. Тийм. Тэгээ Jason Momoa бүлээ. Jason Momoa, Amber Heard-аас амар нөлөөсөн. Тэгээ угаасаа нөгөө нэг Justice League дээр чинь Jason Momoa угаасаа гоё байсан шүү дээ. Ер нь бол тийм болохоор тэр нь бас амар нөлөөсөн баг. Тийм тэгээд одоогийн DC-ийн байдал хүрэхэд бол айгүй том нөлөө үзүүлсэн гэж бодоод яалтчгүй. Эдийн засгийн хувьд ч тэр яг нэр хүндийн хувьд ч тэр тэ. Өмнө нь бол ингээд шалаараа арчигдсан л. Тийм. Тэг яг нөө уулын тэр нөгөө нэг ертөнцийн амар гоё л доо нөгөө Atlantis гэдэг айдиа тэр далаад орох ертөнц. Тэрийг ингээд одоо жишээ нь ингээд нөгөө 5 усаар хуваагдсан байдаг лөө 5 байдаг лөө тэ. Тэр мөр нэг амар сонирхолтой тэ. Гэхдээ л бас нөгөө хідээ бодоол ингээд яг кино шиг кино болсон гэдгээр хүчээр орж ирж байгаа болохоос яг бас жоохон хүмжилтэй шүү дээ. Амар тэнэг шийдлэгдтэй тэ. За чамд ямар санагдтыг? За би бол үнэхээр дургу. Яг за дургуй шалтгаан чинийх дээр адилхан Aquaman орж ирж байгаа юм тий. Окей. Дургуй шалтгаан бол амар амархан. Цаашаа гол яг адилхан юм шүү дээ. Дургуй шалтгаан бол амархан зөө. Яг 4 хоногийн өмнө Spider-Verse нээлттэйсэн шүү дээ. Биш 7 хоногийн өмнө. Тэгээ би яг 3-аа үзэх гэсэн чинь байхгүй болчихсон. Тийм шүү дээ. Тийм лазер яг гоё 3-аа үзсэн байхгүй болчихсон. Oh fuck нэ. Юу лээ? Spider-Verse чинь баг 3 хоног лазер дээр гарчлаа. Тэгмүүдээ шууд Aquaman гарч ирээд тэгээ байхгүй. Лазерс буцсан шүү дээ тий. Тийш нэрэ. Тэнгүүдээр хамгийн гол нь Aquaman ямар ч тийм шил мэлээр үзгэж зүгээр л кино байхгүй. Тийм. Гэхдээ зүгээр дэлгэцнийхээ хэмжээнээс нь болоод би IMAX-д үзэхэд бол надад IMAX тийм амар сүртэй experience байгаагүй. Яг тэр зарим нөгөө далаад орох синүүд нь IMAX болж исэн юм шиг байлаа. Би бол тэр станцаар үзэж байгаа. Тэнгүүдээ яг тэр шалтгаанаар би амар дургүйх. Тэр зүгээр ингээд хүмүүс яг яагаад үзэх гээд байсан бэ гэхээр тэнд яг ингээд би яг кино театрт үзэж байгаа байхгүй анхудаага. Aquaman хоёул хамт үзлээ. Гүгүү. Тий. Би Crush таа үзчихсэн. Crush. За тэнгүүд
ингээ үзэж яхад ингээ тэнд байсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байсан зөө. Тэнгүүтээ үзэх гэж орж ирсэн шалтгаан зүгээр Джейсон мамаа болчих жоох байхгүй. Залуучуудынх нь үзэх гэж орж ирсэн шалтгаан Amber Heard болчих жоох байхгүй. Гэтэ Amber Heard бол юу байгаагүй шүү дээ. Яг маркетинг дээр амар байгаагүй шүү дээ. Ер нь бол Джейсон мамаа л амар байсан шүү дээ. Гэтэ яг киноноос гараа явж хад залуучууд нь бүгд энэ хүүхэн гоё юмтэй гэж ярьж байсан байхгүй. Факт нэр Amber Heard Johnny Depp хоёрын нөгөө аудио бичлэг үзсэн сонссон. Харин би тийм болохоор бас Amber Heard-д дургу. Тэрс таймыг үүслэлтэй. За зэтэрч. Тэр хүүхэн угаасаа бүр амар фейл хүүхэн байгаа байхгүй. Яа, за тэрийг хаяа. За киноных нь хувьд ерөнхийдөө буцаад ярэ. За ингээд дургуй шалтгаанууд бол тийм байна. Гэтэ дуртай болгож байгаа шалтгаан за байхгүй юм тийм. Түрүүн хэлсэн нөө амар entertaining л байна. Тэнгүүтээ за одоо дахиад буцаад ер нь кино руу явъя. Тэнгүүт ингээд надад бүр амар хэцүү санагц юмнээ ингээд кино эхлэхдээ 2012 шиг эхэлж байгаа байхгүй. 2012-гийн кино байдаг шүү дээ. Тэр шиг эхэлж байгаа байхгүй. Тэснэ манай хүн Атлантис руу явдсан шүү дээ. Яг тэгээ ингээд тэнд ингээд явж исэн чинь Star Wars болчихж байгаа байхгүй. Тэнгүүтээ дундуур тоор болдог. Тийм тэнгүүтээ дундуураа тоор болдог. Нэг Атлантис руу ордог нэг юм гүүрэн Bifrost байдаг шүү дээ. Bifrost гэдэг. Тэнгүүтээ тэндээ орчоод ингээд юу гладиатор болчдөг. Задлаа. Тэнгүүтээ тэндээсээ гараад цаашгаа явсан чинь Tom Raider болчдөг. Тэгээ юу нэг тийм Indiana Jones мөн тийм хүмүүс юм даа. Тэнгүүтээ Amber Heard хоёрын хэсгүүд нэг тийм romantic comedy кино болчихсон дээ. Rom-com болчихно. Тэнгүүтээ явж байгаа сүүлд нь дахиад гладиатор болчих жоох байхгүй. Бахан зэргүүдийн дунд задлаа. Тэнгүүтээ нэг war дайны кино болчихно. Тэр бас нэг юм нөгөө нэг юу вэ шүү дээ. Үхсэн үний хувцас өмсдөг. Үхсэн үний хувцас дээр нь өмсдөг. Тэр бүр ёо. Би бүр ингээд таарч нүг алхаар ингээд хувцас нь ингээд гараад ирдэ шүү дээ. Би бүр яг тэр шиг ядаж тэгээ шийдсэн болгоо. Харин тэгсэн чинь зүгээр ингээд хувцсын дээр өмснө гараад ирсэн байдаг нас. Ёо. Тэнгүүтээ нөгөө нэг тэр дайны дунд нөгөө Amber Heard Jasmine Amber Heard дээр үнсэлсэн. Амар сүртэй дайм болж ирсэн гинт үнсэлсэн шүү. Тэгээ яг тэрэн дээр бол ингэж байгаа байхгүй дээ. Генералууд нь зэргүүдээ тэр хоёрыг тойроод тоглож мөн. Тойруулаад буудалцаарай. Яг нэг тгий хэлсэн шиг ингээд цаана ингээд гинт ингээд онгоцсон дэлбэрж мэлбээд ёо. Нэг солиод бодож байгаа юм шиг болж малаад идэв шүү дээ. Яг үнсэлсэн чинь. Тэгсэн нөгөө Patrick Wilson-ийн дүр нь ядрах тийм үл гэж үн чиг чи ирдэг. Нөгөө амар тэнийг юм одоо яг James Wan аим шиг нэг хайрлагчтай. Тэгтээ нөгөө амар ядаргатай нөгөө jump scare-д орж ирдэг. Ингээл нэг ингээл амар гоо диалог өрнүүлээд юм гинт хажуунаас нь галим дэлбэрч орч. Тэгэл байхгүй болсон те амар. Айгу хэцүү үзэхтэйс айгу хэцүү кино. Тэгтээ яг яг миний гой байсан юм зүгээр тэр ертөнцийн л байсан надад. Тийм ертөнцийн тэнгуүтэй энэ амар entertaining байсан. Тэнгуүтэй надад нэг тэр син төгжим яваад байсан амар хүчилцсэн юм шиг надад санагдсан яг үнэ хэлэхэд бол. Одоо бол ер нь бол тэр 80-аад оны vibe тэгээд син төгжим бол одоо энэ бас жоохон модноос гараад байгаа шүү дээ. Тэнгүүтээ бас нэг юм Black Manta. Яа, Black Manta-г уулна дизайн амар гоё. Тийм, дизайн гоё. Хоёулаа бүр амар эрттэй. За энэ кинон дээр яаж Black Manta-г яаж кинон дээр хийх юм бол тэр нэг тэнэг юм толгой хэлбэрийн яаж хийх юм бол гэсэн чинь тэрийгээс амар айгуу гоё дизайнтай хийчихсэн дээ. Тэнгүүт нэгээд за болж шít. За энэ Black Manta-д энэ хоёр алцаад инээ дээр бас дундуур нь гоё юм болох юм байна гэж та. Тэгсэн чинь манай хүн зүгээр гарч ирснээр яг өмсгөл нэвтэрсэн тэгэл алгуулсан. Тэгээд төсөлтний гарч ирээд жоо халнаа. Тэгэл тусцсан юм. Тэнгүүтээ яг манай хүнийг ихэл дээрээ бол яг зүг гаргаж ирсэн тий. Яг ягаад акваментээ ингээд байгаа нэ тэрэ. Яг киноны хувьд бол айгүй өргөн гаргаж ирсэн. За тэнгүүт ингээ айгүй ингээ киноны ихэндээ айгүй гоё хайптаад байгаа байхгүй. Тэнгүүт ингээ түрүүний нөгөө кинонод олон киноны холимог юм шиг шилжилтүүд нь гоё байгаа хэрнээ бас ядаргаатай нэг тийм нэг гоё байгаад байгаа хэрнээ бас нэг сони ядаргаатай нэг сони мэдгүй нэг тийм. Ер нь бол амар хэцүү яг team жанрын хэд хэцүү кино шүү дээ бас. Тийм. Суперхеро юу, rom-com уу, тийм Indiana Jones, Tom Brady шиг кино юу, Star Wars шиг кино юу да. Тийм, sci-fi дайны кино юу, бас айгүй хэцүү барьцгүй. Тийм. Тэрний оронд миний хувьд бол нэг Flashpoint-оос гэсэн нэг DC Animated Universe шүү дээ. Тэрний Aquaman бол тийм хамаагүй дээ. Одоо хоёлаа бол яг DC юг яриад байгаа шүү дээ. Ер нь яг киногаар нь яриад байгаа. Тэнгүүд яг animated universe нь байгаа шүү дээ. Тэр бол ер нь бол ч амар гоё явж байгаа. Хүмүүс гэхдээ ер нь баг үздэг баха. Тэ. Харин баг үздэг юм лээ. Бараг зөв DCU-г хаяа тэрнийг үзэх гэж хэлмээр. Гэтэ одоо яг Aquaman-с эхлээд яг Aquaman-тэй одоо яг 12 оноос чинь бараг хойш ер нь бол бараг анимашнууд үзээгүй шүү дээ. Тэдрийг одоо нөхөж цүү эсвэл би бүр эхнээс нь үздэг юм ч гэж бодоод байгаа юм бол. Би Suicide Squad-аас нь эхлээд үзээгүй. Suicide Squad ч 2 байгаа шүү дээ. 2 Suicide Squad байгаа шүү дээ. Аль нэ? Бүр ихний хийсэн. Окей. Нөгөө хин Harley Quinn дэч хоёр яадаг. Би барыг тэр явсан. Тэгээ би бас тэр явсан үзэг. Тэр чинь 2 жил юм. Сая сүүлд нөө юу гарсан чинь Red Son гарсан. 7 юм.
Бараг тийм баха. Blu-ray-ийн Тэгээ нөгөө тэрний өмнө чинь Wonder Woman-ы нөгөө Bloodline лөө. Тийм. Wonder Woman ямар сайн юм шиг гарсан байна. Би бол Тэрэн дээр хоёлаа бараг бас ярьж болох юм байна. Дахиж үзэж байгаад. За хоёлаа Aquaman ярьсан. Aquaman ярьжсэн. За Aquaman бол тийм байна. Гэтэ гой гой юмнууд байдаг. Тэгээ бас нэлээд шүмжэлтэй юм илүү дамгаалаад байдаг юм бол. Тийм. Тэгээ William Dafoe амар гоё тийм William царайгаар нь харсараагаа тасцсан. Гэтэ William Dafoe-ийн дүр амар тэнэг байсан. Дали. Үгүй дали юм шиг мөртлөө тэр кинонд ганц ингээд олон кинонд ингээд олон кино болж хөвөрж байгаа ш тэр чин дундаа. Тэр дунд ингээд яг нэг темпе хадгалаад байсан ганц гоё дүр нь яг киногоо яг нэг темпээр навж явжсэн хүнийхэн дүр надаа William Dafoe-ийн дүр юм санагдсан. Яг нэг киног яг ингээд яг нэг кино шүү гэдгийг ингээд багталгаад харуулж чадаад байгаа. За тийм миний 3 дугаар байранд Man of Steel орсон байна. Нөгөө хэдээсээ бол яалтчгүй сайн кино. Супермен юу нь яагаад дэлхийн төлөө ингээд зүгээр нэг хайр гаргийн хүн яа ингэ дэлхий гэдэг. Тэг ингийн хитэмний бэлэг тэмдэг болцсон тий. Тэр яг тэр origin story-г бол айгу зүгээр хөөрхөн гаргаад ирсэн юм шиг санагдав. Яг нь одоо яг тэр нөө сүулт нөө Zod-тэй General Zod тэгээ тулддаг хэсгүүд нь бол надад жоохон дуудаг маа. Одоо ерөөсөө Супермен хүн алахгүй те хүний амьд төрөхгүй гэдэг хэрнээ хамгийн сүлд нь явж ижсэн Zod юм шиг. Хамгийн сүлд нь явж байгаа Zod-ыг алцдаг тий. Зүгээр надад бол амар тэнэг санагдав тий. Амар сүртэй ингээл General Zod ч ингээл лазераараа ингээ хүн алах гэдсэн чинь нөгөөд нь ингэж ингэжсэн. За заалч гэсэн зүг нөө мушгаа гэсэн. Тэгвэл баг нэг юу шиг болох гэдэг байхгүй Injustice League. Тийм тэгээд ер нь бол яг тэр Superman-ийн origin story тэгээд Superman-ийн яг тэр үзэл баримтлал тэрийг л агай гоё хөөрхөн харуулсан. Тэгээд трейлер наах гарч байхдаа бүр аим сүртэйсэн юм байна. Тэгээд уусаа энэ Man of Steel дээр бас амар гоё юмнууд байдаг л бай. Би угаасаа Superman нэг тийм амар дуртай биш. Тэгээд яг Man of Steel-ийг үзээд яг тодорхой хэмжээнд бол яг дуртай юмнууд гарч ирсэн байхгүй. Тийм байна. Тэгэл амар гоё хэсгүүд байдаг. Амар огшоосон тийм амар сүртэй футажууд байдаг. Энэ гоё. За чи Man of Steel ярихгүй шүү дээ. Тэгээд би тэгээд дараа нь минийх Wonder Woman орж байгаа. Нэгдүгээр нь тэг ойлгомжтой шасаа марж байгаа. Тэгээд чинийх бас яг адилхан байна. Тэгээд Wonder Woman болохоор яг нэг юмыг аваа хийцэн ч яг нэг юмыг засцсан бол баг 90 орох байсан надад бол. Тэр нь болохоор төсөлийн тулаан бүр арай суг хийцэн. Түүнийшээс бусдаар бол надад бол Wonder Woman бүр төгс суг хэрэг. Тэгээд давхар дээр одоо тэр woman power те эмэгтэй хүний юу гэдэг бас айгүй гоё харуулсан. Ер нь бол яг тийм эмэгтэй супер баатартай кино байгаагүй сте. Өмнө. Одоо яг MCU ч юм уу DCU бодоод ингээ харьцуулахад бол яг тийм соло эмэгтэй супер баатартай кино байхгүй тийм. MCU DCU хоёрт бол байхгүй. Тэгээ угаасаа тэрнгээрээ ч гэсэн амар гоё анхдагч байж чадсан. Тэгээд төсөлийн тулаан л алдсан санагдаа тийм. Гэтэ гоё үнэхээр супер баатартай гэвэл байгаа. Нилээд бол байгаа. Яг нэрнүүдийн сандгүй. Гэтэ би үзсэн. Үгүй яг MCU DCU одоо тэгэхгүй да. Тэр нь бол анхныхан тийм. Амар удаан бодлоо шүү дээ. Тэгээ чамд Wonder Woman ямар санагдав? Wonder Woman бас яг адилхан төгсгөлийн хэсгийг харчвал айгүй гоё. Яг кино нь бол айгүй гоё эхэлдэг шүү дээ. Эхлэн нүрэнлэнэ тэр айгүй гоё явж ийсэн аа. Тэгээ ингээд киноныхоо туршид нөгөө нэг багийг ингээд амар багийг энэ алстаа бүр ингээд дэлхий ингээд сүрүүлэн энэ чигээрээ бол энэ тэрэ. Тэгснээ нөгөөх нь хамгийн сүлд нь очсноо зүгээр ингээд хийцэг бол халааш. Оо бүр хэрвээ тийм амар байсан бол ээж нь яах га явуулахгүй гэдээсэн юм. Ээж нь яг юу мэдтий. Тэр ч яг гэхдээ угаасаа ер нь тэр тулааны хийцлэн ч гэсэн амар сух штэ. Тийм. Тэгмээ яг тэр дундуур нь бас яг нөө чинь хэлгээр нөө woman power айгуу гоё харуулаа. Тийм. Тэгэнгүүтээ нэг тийм Wonder Woman яг өөрийн гэсэн нэг тийм уур амьсгалтай нэг тийм. Яг нэг тийм өөрийн гэсэн гоё хэм маягтай тийм. Тэгээд нэгдүгээр байранд Shazam орсон байна. За Shazam бол ялч юу гэсэн. Тийм. Яг нэг бүх талаар нь бодох юм бол тийм. Яг нөө зарим хүмүүс нөө амар тийм хүүхдийн тэгэл тийм гол дүр нь хүүхдийн биз дээ хүүхдийн байхгүй. Баатар амар тийм хүүхд юм уу чи угаасаа тэр чи хүүхдийн чи хүүхдэрэл байна шүү. Тэр чи ингээд тийнейж нас руугаа орж байгаа дээ ингээд техникли бол ингээд тийнейж болж эхэлж байгаа шүү дээ тэр чи. Тэгээ тийм хүүхд ч угаасаа тийм хүүхдийн тухай кино юм чинь тийм байхаас ч өөр яах юм. Тэг яг нөө Shazam дээр надад хамгийн гоё санагдсан юм нь гэр бүл гэдэг айдаа. Амар хөөрхөн харуулсан дээ. Тийм. Гэр бүлээ сонгодгоо гэр бүл ч юм биш ээ. Юу гэдэг лээ нэг үг гэдэг чинь. Юу лээ? Чиний за би өөр ихтэй андарчжээ. Яа. За Shazam дээр бол ялч хоёрхан байхгүй.
Гэтэ нэг санаа зоваадаг юм бид энэ Shazam-ы. Аа. Жүжигч нь одоо ингээд Ясны яваад Европын чинь ингээд мангар хурдан хөгжчихдөө шүү дээ. 15 6 та хэр ингээд 20 гарсан юм шиг церемэрэд болчихсон. Тэнгүүд одоо тэрийг яг яаж чи тэнгээс ингээд Shazam 2 бол гарна шүү дээ 22 онд. Харин тий 22 тий. анх гарснаас хойш дахиад 3 жилийн дараа энэ оронч бүр мангар хурдан томолчод идэв шүү дээ гарч. Энэ дээр бүр амар санаа суу. Тэгээ яж ил ингээд яг миний хувьд бол DCEU гэх юм хамгийн best кино. Цаашаа ингээд явах юм бол бүр айгүй гоё явахаар кино. Одоо тэнгүүд цаашаа бас өөр спин-офф кинонууд нь гарна дээ. Black Adam. Тэгээ надад ч гэсэн ер нь яг тэр кинон дээр байгаа бүх дүрүүд нь бүр яг ингээм амар дүрдээ яг зөгцсөн санагдаад байт юм аа. Одоо чинь тэр нөгөө нэг өргөж авдаг аав чөрнөд ч тэр ялангуяа аав нь бүр амар хөөрхөн дүртэй. Тэгэл тийм ер нь гэр бүлийн айтяг л амар хөөрхөн харуулсан. Тэгээд угаасаа яг гэр бүлээрээ суугаад үзэхэд тохиромжтой амар хөөрхөн кино шүү дээ. Ер нь дайжгүй. Тэгснэ амар хөвгөлтэй хамгийн гол амар инээдтэй юмнууд байдаг. Тэгээ угаасаа нөгөө нэг сүүлд нь одоо тэр Shazam family яваа шүү дээ. Тэд нар чинь бүгд л хүүхдүүд шүү дээ. Тийм болохоор хүүхдүүд өөрөө өөрсдийнхээ одоо чи видео тоглоом дуртай би одоо өөр юм сонирхолтой байлаа гэдэг ч юм уу те. Яг тэр юмнууд амар хөөрхөн харуулсан те дөрүүд нь тэр нөгөө нэг яадч наа. Тэсний нөгөө нэг тэр нөгөө видео тоглоом тоглолт нь Hadouken ингэж болоо солиордог те. А тэгснэ нөгөө нэг тэр Shazam family чинь нөгөө супер баатар болцсон яг тэр нөгөө дөрүүд нөгөө байгаа шүү дээ том болцсон. Тэднээс амар адилхан те. Ер нь нэг тэр жоохны дөрүүдтэй. Тэгээд надад бас нэг гоё санагддаг юм ингээд Zachary-lee баяг ингээд гоё big screen-ийн ингээд тэр бүр болдор авцсан кино нэг амар гоё. Өөрөө тэгтээ ер нь нэлээд хөвгчигдэл гар хэлээ л те тэгчихсэн те. Тийм. За тэгээд ингээд DCU DC Extended Universe-ийн кинонууд бол дуусч байгаа. Birds of Prey яг шүмжлэгчд болон үзэгчдээс бас хөөрхөн боломжийн үнэлгээнүүд бол авцсан байна лээ. Арайч бас фейлдчихээгүй те. Айгүй хөөрхөн entertaining бас хөгжилтэй тийм болсон байна гэж хэлээ. Тийм болохоор одоо яг Birds of Prey үзэх юм бол яг бит хоёрын гаргасан чагсаалтаас нэлээд өөрчлөгдөж магадгүй л хэ. Тэгээд DC-ийн бас нэг өөр ороогүй кино байгаа Joker байгаа. Joker болохоор яг DCU-д ордоггүй тустай кино гэж явд юм байна л да. Тэгээд явд юм байна л да жоох явдаг. Тэгээд яг Joker бол бас амар том түүхийг бүтээлээ шүү дээ. Одоо R-rated кино дундаа бүр ингээд тэр бүмд авсан орлого болоо те. Яг юу гэдэг чинь нэг Ryan Reynolds-ийн нэг хийсэн нэг Instagram-да хийсэн дураг. Хараагүй шүү. Joker нэг шатнэр ингээд бүжиглж идэг гэдэг шүү дээ. Тэгсэн чинь ингээд хөлнийхэн доотлоос ингээд яг дараалалаар бүх киногийн жагсаагаад тавьсан байдаг. Баяр үргийг хийсэн. Яг зүгээр DC ярьж байгаа дээр бас Joker-ыг ингээд хальт зүгээр дуртад өнгөрчил гэж бодсон. Joker ер нь чамд хэр санагдсан бэ? Joker үзсэн дээ? Үзсэн. Айгуу гоё санагдсан. Joker-оор яг ингээд нийгмийн тулгамддаг асуудал ч юм уу те. Ялгуурлан гадуурхалт улс төрийн нэтрээ бүх юмыг айгуу гоё ингээд харуулад өнгөрсөн. Яг нэг хүний эргэн тойрондох амьдралын эргэн тойронд болж байгаа үйл явдлуудаар тэр бүх сэдвүүдийг ингээд зөв хөндөж явчихсан. Одоо тэр бол тэрэн дээр Joker дээр гардаг юм бол ямар ч нийгэмд байдаг юмнууд байгаа шүү дээ. Тийм. Тэгээ ямар ч цаг үед гарч ирдэг асуудлууд. Тэгээ байнга хөндөгдөг сэдвүүд. Тийм болохоор эднэрийг бүр холбохтой бүр бас яг зөв гоё гаргаад өгсөн. Одоо нийгмийн доод давхаргаагаад тэнгүүд тэрнээс ч бас юу яас хөрөнгөний үзлийнэ тэнгүүд доод нийгмийн доод давхаргын ягаад хөрөнгөнүүдэд үздэг вэ ч юм уу. Томас Вейн дээр харуулдаг шүү дээ. Тэрийгээ бас харуулсан. Тэнгүүд одоо нэг комедиан гэдэг чинь манай Joker-ийн шүтээд дээ. Роберт Де Нирогийн дүр. Тэнгүүд тэр бас байна. Тэр одоо ингээд сайн мартчихлаа. Роберт Де Нирогийн дүр дээр нэг юм хэлжсэн. Тийм. Тэгээд ер нь Joker амар сайн кино болсон. Joaquin Phoenix-ийн жүжиглэлт бол угаасаа Oscar авах нь бол worth it те. Тэгээд яг кинон дээр амар магтууштай байсан юмнуудыг эхлээд ярихад бол надаа score гэсэн хөгжим бол угаасаа яалтчгүй үнээр өөр хүмүүсттэй. Яг өөрийн хийлийн дууралтууд тэгэл одоо яг тэгээ бас хөгжмөөс гадна одоо дууг бас ашигласан юмуд нь одоо Frank Sinatra-гийн дуу муу гэдэг ч юм уу те тэр ингээ ашигласан юмуд амар гоё. Угаасаа нэг он цагийн хөдөлж тэр чинь 80 дон гэж бодоход бол ер нь бас тэр талаа ингээ хөрх харуулсан яг хөгжмөөрөө. Тэнгүүдээ зураг авалтнаас амар гоё байсан. Гэтэ хүмүүс нэг одоо нэг Facebook, social дээр яваад байдаг гэдэг. Одоо зүгээр нэг шотын тавингуудаа доор нь зүгээр color өнгөнүүдийг ингээ тавьсан байдаг шүү дээ. Color тийм. Тэрийг харж байгаа амар зураг авалт. Гэхдээ тэрэндээ бол биш шүү. Зүгээр зураг авалт ингээ ерөнхийд нь хадвал амар гоё. Тийм яг анханаас амар сайн төлөвлөсөн. Тийм санагдсан.
Яг угаасаа киноныхын санаа одоо тэр нийгмийн давхар одоо ментал хэлтэй нөгөө сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг ч юм уу. Тэрийг бол бас айгу угаасаа нийгэмд угаасаа амар тулгамж байгаа асуудлууд те. Эднийг айгу гой хүчтэй Joker гэдэг дүрийг ашиглаад айгу гой ашигласан. Тэгтээ яг Scorsese-гийн нөгөө Taxi Driver ч юм уу. Тэр кинонуудаас бол нэлээд инфлюенс авсан гэх юм чи бараг дөрөөцсөн ч юм шиг тийм хүмүүс бол амар их байсан. Тэгээд надад бол амар жоохон overrated. Overrated үү? Тий. Чивд үү? Тий. Хүмүүс бүр хитрхээ Joker гэдэг амар. Тэрүүгээр амар ялч үү тийм. Гэхдээ яг та яг тэрийг насаа зүгээр кино гэдэг утгаар нь авах юм бол айгүй гоё кино. Тийм. Гэхдээ бараг ингээд Joker гэдэг нэрийг нь аваад тийм Joker гэдэг нэрийг авчвал зүгээр амар сайн кино шүү. Joker гэдэг нэрэндээ бас тэр бүнд авсан юу бас байгаа шүү нэрээ. Тэгээд хүмүүс чинь Joker Harley Quinn гэх болгоно л тэгэл бөөн жоох охтууд бэнд нөр тэгэл тэгээд бас тэгэл одоо чинь яг кино театрт үзэж байхад тэгэл тэрийг бас ойлгож байгаа хүмүүс байгаа ч юм уу ч юм уу кино ихлээр дөнгөж 5 минут болж байгаа. Би яг нээлтийг нүзрийн маргааш нь үзэхгүй. Тэгсэн чинь ингээ кино заал 4 дүрм байгаа байхгүй. Кино ихлээр 5 минут болж исэн чи яг миний хойно сууж исэн охин. Ингээд энэ яаж байгаа хараа. Гээ юу гэсэн үг гэж кино эхэлж штэ тий. Юу болоод байгааг нь цааш нь үзчихэж мэдэн штэ. Яг одоо тэгэл яг тэр чинь харагдаж байгаа одоо хүмүүс зүгээр л Joker гэлээдэг. Яг эсэм дээр тэр кино яг юу харуулах гэдэг юм ч юм уу тий. Яг үнэхээр mental health сэтгэл зүйн эрүүл мэндийг харуулдаг юм уу? Эсвэл өөр юм харуулдаг байгаа юм уу тий. Ер нь тэгэл яг ухаж ойлгох юм бол бас нэлээд мүлжүүртэй кино л та ялтч байна. Тий. Үнэхээр сайн хийсэн кино. Яг тийм байна. Тэгээд бас яг Joker ярьсан дээр яг дахиад нэг юм ярьчих. Хүмүүсээ гэртээ байгаа юм шиг хөвтөж үздгээ болол доо. Яг тэр Joker үзэж байхад бүр яг миний хойноос тэр охин бүр 4-5 шгэлсэн байхгүй. Яг гой хийсгүүдээр. Бүр ингээл огшоол гэсэн чинь staff гэж. Би галзуу болгонд суух байсан бол би сууж кино үзчихсэн бол би зүгээр утсан дээр киногоо тавьчаал үзчихсэн. Одоо Joker-ийн дундуур ингээл те. Гой шааж. Тэр яг өндөө гой шаагаад байгаа юм байхгүй шүү дээ. Яг өндөө тэр хүн бол зүгээр сэтгэл зүй сэтгцэн зүгээр ингээ өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Яас ингээ яг ухаад бодох юм бол амар имэнэлтэй юм байгаа байхгүй тий. Зүгээр хүмүүс зүгээр ингээл өнгөцхөн зүгээр ингээл нөгөө нэг өрмийн ингээл аавна гэдэг шүү дээ. Тэрэн шиг зүгээр ингээл амар өнгөцхөн дүгнэлт тийм. Тэнгүүд тэг ингээ тэр кино бол зүгээр ингээ номоо залуугаас ингээ бүр амар ер нь л гимт хэрэгтэн алуурчин болж байгаа хүний төгөөг байх чинь. Тэгээд яа за. Өгийн Шазамыг яг үзэнгүүтээ ирсэн бол бүр амар их юм ярих гэж байсан. Харин тийм одоо яг нөө өмнөх хуучин кинонууд яриад байгаа бол гэлтгүй ер нь Joker ч гэсэн одоо ер нь жоохон мартагдаад эхэлчихэж тэгээд Shazam, Aquaman бла хашаа юм байна. Гэтэ би Aquaman-ыг бол би хитэж мартав. Ер нь жоохон мартагдчихжээ. Тэгээ Aquaman-ыг бол би 3-5 үзэж байхдаа бүр яг кинонууд ороо. Чи 3 үзсэн юм уу? Тий. Эхлээд нөө нэг кроштаг үзээд дараа нь нэг найзтайгаа үзээд дараа нь ганцаар байцаах 3 дээр би зүгээр кино эхлээл унцаар гаал гарч ирсэн. Үгүй ээ 3 үзтээ. Би бол IMAX дээр бол нэр үзсээл тэгэл за гээл дахиж үзээч үзээ. Дээр нэг HBO-д гарч илгүй ялаа. Тэг гарч ирсэн. Тэгтэн нөгөө нэг хэлтарчээд гэж. Уг нь гоё Шазам дээр амар гоё юм ярмаар энэ дааж мартаад байгаа. Уг нь тэр амар гоё юм ихтэй киноос. Бүр үзэж дуусангуудаа за эн чинь л яг зөв кино байна да. За одоо тэгээд ийм Joker бол юу юм байгаа те. Тэнгүүд одоо DCU одоо ер нь нэлээд амжилттай болоод эхэллээ шүү дээ тий. Сүүлд гарсан одоо Joker, Shazam, Aquaman гэл тий. Birds of Prey гэсэн сая. Яг Birds of Prey сая бол санхүүгийн хувьд бол бас амар асуудалтай байсан байл л дээ. Тийм яг тэр нөх хятад. Тийм. Яг тэрч байгаа мэдгүй тэгэл бас нөгөө нэрнээс нөлөөсөн гэл амар урт нэртэй байсан шүү дээ. Harley Quinn юу гэж хэлээ тий. Тэгснэ мөнгө олохгүйсэн чинь нэрээс үлж болчихсон жаах шиг тий. Тэрээс нөлөөлж байгаа коронавирус ч гэсэн амар. Ер нь коронавирус яг медиа салбар одоо кино урлагт ч гэсэн бас амар том нөлөөлөл үзүүлж байгаа л да. Сая л хэд нөгөө James Bond 11 Time to Die 4 сард нээлттэйгээс 11 сар хүртэл ингээ хойштод байцлаа. Тийм байна. Тэгээд яг нэг дэлхийн хүн амын бараг таалшрах нь хятад байгаа. Хятад тэгэл бараг Монголоос бараг босууд бүх улсад л корона гарч байгаа юм. Монголд гарахгүй. Гэтэ хүмүүсээ бас тэгээ өөрийгөө болон бусдыг бодоод те маска зүгээрээ маска зүүхтэй те яг зүгээд яг тэр ашиглах хугацаанд одоо нэг 2-3 цаг зүүхстэй бол 2-3 цагаа зүгээл те. Тэгээд гараа сайн хариуцгаж угаагаад ер нь өөртөө амар анхаарал дархлаагаа дэмжээд хоолундаа сайн идээд унтаж амраад те өөрийгөө болон бусдыгаа бодоод тэгээд
хичээгээрээ тэгээ Монголд бол тэгэл нэг ил ирчүүл бас хэцүү шүү дээ тийм үстэй. За тэр ч яг. Тэгээ ер нь бол одоо ирээдүйд гарах кинонууд нь тодорхой болсон хэд хэдэн кино байгаад байгаа. Тэгээ 1984 байна. Тий одоо яг эхнээс нь ярих юм бол одоо 1984 за яг тэгээ 20 энэ онд бол Wonder Woman 1984 гарах юм байна. Тэгээд 21 онд The Batman Matt Reeves найруулагчийн. Тэгээ 21 онд дахиад The Suicide Squad байгаа James Gunn найруулж байгаа. Давхар Black Adam байгаа. Dwayne Johnson-тэй тоглож байгаа. Оо, брэвэр хүлээж байгаа шүү дээ. За хоёул тэрийг дараа ярина зөрөөдсөн. Яг Shazam үзснээс болоод Black Adam-ыг амар хүлээгээд байгаа. Black Adam-ын дараа 22 онд Shazam 2 байгаа. Тэгээ 22 онд The Flash, Aquaman 2 гэдэг. Ингээ ерөнхийдөө одоо тодорхой болсон байгаа кинонууд нэтэр байгаа. За тэгээд эндээс ер нь чиний хамгийн хүлээлттэй байгаа кинонууд юу байна? За яг Black Adam байна. Shazam 2 байна. Тэгээд Flash нөө Flashpoint дор хийнэ гэдэг байгаа шүү дээ. Flash-ыг. Эхлээд тэгсэн анх. Зүр тийм шуум шахуул гарсан шүү дээ ер нь бол. Яг тийм баталгаатай юм бол сайхгүй. Гэтэ одоо л Flashpoint руу үсэйхгүй шүү дээ. За одоо л тийм л та. За ямар ч хэсэн Flash бол байна. Flash мэдгүй ягаад ч юм бүр амар гоё баатар. Тийм шүү дээ ер нь. Өөсөө DC-ийн хамгийн дуртай баатар. Тийм. Бах. Гэтэ Batman юм. Ядарна. Тэгээд дараа нь бол Batman байна. Aquaman-ыг бол хүлээхгүй байна. Шалтгаан ойлгомжтой. Aquaman 2 гарангуй тэнд үзэх гэж ирж байгаа хүмүүсийн тал нь нэмэгдэж байна. Бүгдийг л үзэх хэрэгтэй гэж ирж байгаа тийм. Тэгэл техниктэй бүгдийг л үзэх байхгүй. Уусаа үзэх нь ойлгомжтой. За тэгээд Wonder Woman 2-ын трейлер нь гарсан байгаа тийм. За хоёлоо зүгээр за миний хувьд бол яг амар хүлээлттэй байгаа даа Batman байгаа. Matt Reeves найруулж байгаа. Тэгээд Robert Pattinson Bruce Wayne-ийг дүрдүүлж байгаа тийм. Тэгээ каст мус үнэхээр амар болт те. Тэнгүүтээ The Suicide Squad дээр би бол амар найдлага тавиад байгаа. Яагаад гэвэл James Gunn найруулж байгаа. Одоо тэр тийм одоо Suicide Squad чинь бүр яг эн чин sequel биш бүр яг шинээр баг remake гэдэг байгаа шүү дээ. Тийм болохоор яг энэ дээр бол айгүй найдаад байгаа байхгүй юу. Тэгээд Flash байгаа. Зөв үгүйсээс Flash амар дуртай болохоор энэ л амар. Ezra Miller ч гэсэн гоё жүжигч чинь те. Гэтэ бас Flash бас одоо гарна гарахгүй гэж тийм зохиолоор чигдэн. Зохиолчин солигдол бла бас амар асуудалтай л байгаа даа. Тэгээд Ezra Miller хөөрхөн амтны сая сүүл нөө юун дээр гарч ирчих CW-гийн цуврал дээр. Бра. Тэгээд тэр жаахан. Тэгээд тэр дээр амар хөөрхөн гарч ирчих юу үзнэ тэр харсаас тэр бичлэгийн л үтсэн яг тэр хэсгийг. Үгүйсээ Flash үзгээ болцсон чи. Flash season 3-аас ш үзгээсэн шүү дээ. Үгүйсээ бүрийг би бүр хүчээр үздэг. Тэр Iris-ын бүр хүч өгдөг үү. Эндэргээ. За эхнээс нэр Wonder Woman 1984. За энэ дэр чи ер нь хэрүүлэлттэй юу гэж бодож чинь трейлерыг үзсэн шүү дээ. Хоёр ч трейлер гарсан байгаа хаа тий. Би бүрийг мартчихжээ. Ямар ч трейлер бол үзсэн гэхдээ бүр мартаад бүр юу зах. Надад бол үнсгэлийг л санаа. Wonder Woman уусаа ер нь нэлээд хүлээлттэй байгаа л да. Тэнгүүтээ одоо яг 80-аад оны үйл явдал гарна. Яг 80-аад оны үйл явдал гарч байгаа гэдэг утгаараа нөгөө нэг амар тэр ерөөхдөө нөгөө атмосфер уур амьсгал нь амар яг 80-аад оны vibe-тай ингээл нэг 50 цамцтай хүмүүс бүжүүл мүжүүлээл те. Тэгэл нөгөө син төгжим яг амар болж исэн юм уу гэдэг ч юм уу те. Тийм байна. Гэтэ надад бол яг тэр сүүлд гарсан трейлер бол амар гоё санагдаагүй надад. Тэгээ давхар тэр син төгжим амар хүчилтсэн юм шиг санагдаад тэнгүүтээ тэр хин Стив яаж гарч ирээд ч байгаа юм те. Үгүй би яг тэр шалтгаанаар л яг үзэх шалтгаан бол нэмэгдэж байгаа. Тийм бах те. Гэтэ яг ер нь боломжийн. Хүмүүс л нөгөө яг амар гоё 80-аад оны өөр амьсгалтай тэр син төгжим гоё гэдэг байгаа байхгүй. Надад болохоор амар сэргээр зүгээр жоо хүчилтсэн юм шиг санагдаад байгаа. Тэнгүүд нөгөө яг нөгөө найрлагч нь нөгөө 80-аад онд амар хүүхд насны өнгөрсөн. Тэнгүүдээ тэрийг амар бас илэрхийлээд амар гоё гарах хичээсэн л гэсэн тийм бас би артикл уншлуу та нэг тийм харсан. Тийм байгаа. Тэрэн дээр Pedro Pascal гоё яригдлээ. Pedro Pascal гоё яригдсан. Өөсө Pedro Pascal амар дуртай. Чамд ямар байв? Би бүр юу санахгүй байна. Трейлерыг дахиж үзэхгүй бол би ч яг тэр чинь эхний трейлерыг би ажлын дундуур биш хоол хийж хат үзсэн. Хоёр дахь трейлерыг би яг ажлын хажуугаар ингээд тайлбар үзчихээд за гэчээд дараа нь дахиж үзээд гэж тэр чигээр ажиллаа хийсраа мартсан. Би Wonder Woman-ээс илүү Black Widow амар хэцүү. Тэр бол тийм. За тэгээ дараагийнх нь бол Batman байгаа. Тийм Batman. Batman ч баг интернетээр ивдэж шүү дээ. Байсан л одоо тэр эхлээл нөгөө нэг өмсгөлийнх нь тест футэж гараал те дараа нь болохоор мотоциклд байгаа зураг нь гараад. Тэгтээ тэр зүгээр орлон тоглогчийн зураг лээсэн шүү дээ. Тэнгүүтээ сая нөгөө Batmobile-ийн зураг гарсан те. Гэтэ хүмүүс тэр Batmobile-ийг амар шоолаад байгаа. Үгүй уусаа одоо тэр чинь
Нэгдүгээр 90-ад онд болж байгаа л л. Тийм. Хоёрдугаар талаар надад бол яг тийм ерөн дээр одоо энэ Matt Reeves-ийн Batman илүү нэг тийм детектив, нуар, ур амьсгалтай. Тэгээ ер нь нэлээд амьдралтай ойрхон нэлээд амьдралуу буулгасан тийм Batman болох уу гэж би бодоод байгаа байхгүй юу. Харин би бас яг тэгж одоо Тэгээ угаасаа Batman болоод удаагүй залуухан Batman гэж байгаа шүү дээ угаасаа тийм байсан ч надад гоё юм угаасаа яг нэлээд тийм детектив, нуартай. Тийм. Batman ч өөрөө детектив дүү. Тийм. Одоо world's greatest detective шүү дээ ер нь бол. Одоо тэр Justice League дээр бол детектив байгаагүй шүү дээ. Зүгээр гарч ирснээр нөгөө хиний цэргүүд нь гараад ирсэн чинь л ингээл ууг нь бол тэр чинь ингээд комик момент дээр ингээд харийн цэргүүд гарч ирж хахад ингээд зодтолтол хамаг юм хэрэглээл ингээл алж малал бүр алж ийснаа сүултээ ингээд юм доосон зүгээр гараараа задаж модалт хийдэж шүү дээ. Тэгсэн чинь Justice League дээр Batman зүгээр ингээд харийн технологиор хийсэн нөө бууныхын сумн ингээд дуусчдаг л уу яадаг л буутгаа бэлчдэг шүү дээ. Тэр нэг багийнхын нэг тэгсэн чинь ингээд what the fuck гэсэн зэрэг гаргаад тэгээд ингээд Ben Affleck-ийн Batman үнэн сууг байсан юм байна. Мэдгүй надад Ben Affleck-ийн Batman нь бол гоё шүү надад. Batman-ийн хувьд бол өмсгөл нь гоё байсан. Бусдаар бол авах юмгүйсэн. Тэгээ Batman дээр тийм байгаа одоо жишээ нь Superman дээр Batman vs Superman дээр тэр нэг бас нэг үсэрч буудаг да нэг Superman дээр толцсон. Биш. Урдуур нь Wonder Woman орж ирдэг. Тэгээ би юу санахгүй байна яг. Үнэ хэлгээд байсан. Яг тэр хэсэг дээр бол Batman бас нэг what the fuck гэсэн зэрэг гаргацсан. Тэнгүүд угаасаа Batman-ийн суурийг амар тавиагүй болохоор одоо Batman vs Superman ч юм уу Justice League дээр угаасаа Batman ямар ч үүрэггүй байдсан шүү дээ. Угаасаа ер нь л. Тэгээд хоёул Batman руу орё. Matt Reeves Batman руу. Тэнгүүд хүмүүс амар шүмжлээд байгаа байхгүй одоо. Одоо жишээ нь тэр нөгөө нэг тэр орлон тоглогчийн өмсгөлтэй моциклтэй зураг байсан шүү дээ. Тэрийг хараад what the fuck гэл хүмүүстэй тэр чинь зүгээр нууцаар хавсан leaked фото шүү дээ. Тийм үстэй. Тэр чинь ингээд дараа нь камерт буугаад тэгээ VFX тэгээ өсөн шийдийн production доороо тэгээд эцсийн бүтээгдэхүүнд яаж гарах нь бол бид мэдэхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэнгүүтээ одоо тэр Batmobile байна те. Batmobile-ийн хүмүүс одоо Fast and Furious нэг юм байл те. Тийм надад бол гэснээр тэр нэг Speed Racer-ийн машины зургийг тавьсан. Тийм те. Надад бол тэгтээ амар амьдралтай ойрхон гоё л болох гэж бод би бүр анилын хүлээд байгаа. Угаасаа Matt Reeves хосонгүй найруулагч те одоо Planet of the Apes бол амар бүтээч те ер нь бол би Planet of the Apes амар дуртай. Тэгээд Robert Pattinson Twilight л тоглолцсон болохоос ш амар мундаг жүжигчин. Тэнгүүтээ одоо тэр одоо бусад кастууд нэг одоо штэ. Зорлоод эндээс харъя за. За Robert Pattinson Batman байна. Zoe Kravitz Catwoman бүр төгстэй. Paul Dano бүр амар зүүн жүжигчин. Riddler бүр амар гоё тохирсон. Тэснэ Jeffrey Wright бас амар гоё жүжигчин те. Commissioner Gordon те. Colin Farrell бас амар зүүн. Тэснэ хамгийн сонирхолтой юм Andy Serkis Alfred тоглож байгаа. Тий. Тэр нь бас амар сонирхолтой. Тэгэл цаашаа одоо ингээл юу чи байна л да. Тэгээд Batman-ы дараа Suicide Squad байгаа. Тэгэл юм батгүй нөө. Яг үнэхээр найдаж байгаа юм би James Gunn л үнэхээр найдаж байгаа. Угаасаа James Gunn ч нэг тийм за Guardians of the Galaxy л ер нь илэрхийлж байгаа шүү дээ. Амар тэнэгтэй угаасаа нэг тийм гажиг өрмөц тийм юмртэй те. Найруулагч. Тийм болохоор айгүй хүлээгээд байгаа. Black Adam дээр болохоор тэр нэг Jim Lee, Boss Logic-ийн хамтарсан бүр official зургийг гарсан байсан шүү дээ. Тэр зураг л cool харагдлаа. Тэгээд миний нэг санаа зовж байгаа нь Black Adam-ийн дүр Dwayne Rock Johnson тоглож байгаа байхгүй. Тийм. Уг нь л өөрөө дүрдээ тохирсон гоё би хаатай царайдсан нь болж байгаа. Тэнгүүд манай хүн чинь ингээд өмнөх кинонуудын хахад яг өөр л тоглоод идэв шүү дээ. Тийм. Угсаа rocker л идэв шүү дээ. Rocker л яваад идэв. Тэрэн дээр нь амар санаа зовоод байна. Харин тийм. Тэрнээс бусдаар бол айгүй гоё хүлээлт байгаа. Тэг яг Black Adam-ыг яг нэлээд өөрчлөх гэж бодоод юм би бол Dwayne Johnson угаасаа л тэг good team дүртэл тоглолт нь шүү дээ. Тийм. Сантлын те. Их кинонууд нь комеди. Эсэг дүр байдаггүй шүү дээ ер нь Dwayne Johnson. Тэнгүүтээ их кинон комеди. Тийм. Тэнгүүтээ яг Shazam дээр орж ирээгүй шалтгаан нэг угаасаа Rock ч өөрөө бий шүү дээ. Тийм эсэртлийн дүрмөр тоглохгүй монголгүй гэдэг тэгсэн юм байл л дээ. Тэгээ Black Adam-ыг бүр ингээд solo movie болгоод гарч байгаа угаасаа амин нэлийн инедмийн тэгээ жоохон анти hero маягийн л байх гэж бодож байна. Юусч бас шууд манад л болох ч гэж бас юу аах вэ тийм үстэй. Тэгээд Shazam 2 дээр орж ирэх нь. Тэгээд дараа нь Shazam 2 байгаа. Shazam 2 дээр яг орж ирвэл орж ирвэл тий. Тэгээд Flash дээр бол хоёулаасаа ярьсан. Aquaman дээр угаасаа юу ч үлээхгүй байна. Aquaman дээр бол угаасаа үлээгүй. За тийм л байна да. За тэгээд Shazam дээр юу л тэр Zachary Levi-ыг дахиж харна гэдэг л миний хамгийн гоё юм нэ. Zachary Levi би ч нөр Zachary Levi-ийн фэн биш зүгээр Zachary гэдэг юм уу? Zachary гэдэг юм. Zachary Levi гэдэг.
Хин. Би багасаа тэгээд дуудаа сурцсан. Zachary юм шүү. Мэдгүй. Zachary яха. За Zachary яах вэ? За аль нь ч гэсэн яах вэ? Би зүгээр багасаа яг тэгээд дуудаа сурцсан. Тэр чинь бүр яг ингээд амар гоё. Би ч өмнө ингээд тагнуултай кинонууд ингээд James Bond шиг юмар төсөөлдөг байсан чинь яг тэр нэг Chaka-ра амьдралд орж ирэл тэгээ тэрнээс хойш Chaka цууралтай. Тий. Өөр бусад нэг ганц хоёр ТV series нэтрээ. Тэр ер нь бол Shazam баг анхных нь бүр хэмжээний нэ. Бараг бол тий. За баг дүрийн бол биш байсан ч гэсэн ер нь бол нэлээд карьерэндээ хийсэн. Тий. Дүр шүү дээ. За яг Shazam дээр бас нэг юм ярих юм нэг манай хүний биеийн жоохон юм харагдаад. Тэрнээс бусдаар бол айгүй гоё. За тэгээ тийм байна. Shazam дээр л нэх гоё магтаад гоё юм ярьчмаар наад санахгүй байна. Харин жоохон Wonder Woman бас яг ингээд DC-ийн одоо кинонуудыг ерөнхийдөө санаад байгаа нь яг ярих гэхээр бас жоохон мартагдсан л байна л да тийм. Гэхдээ хамгийн сайн Shazam-ыг сүүлд үзчихээд мартаад байгаа юм. Нөгөө өмнө хэд жилийн өмнө гэсэн үг шүү дээ тэр чинь. Тийм. Өмнө хэдээ санаад байгаа хүртэл Shazam-ыг санахгүй байхгүй. Тийм бол би бүгдэг нэг л үтсэн. За өндөрлөө. За. Нуршаад яах вэ? За тэгээд Chapteli podcast ямар ч гэсэн ингээд 2 дахь дугаараараа бит хоёр ямар ч гэсэн DC-гийн гарсан байгаа кинонуудыг ранкинг хийлээ. Тэгээд нөгөө хүмүүс жоохон янз бүрийн яагаад гэж магадгүй ч та нэгт гэж их шүүмжил гэж оролцсонгүй. Угсаач мартсан байна гэж. Гүд мен ч санаж байгаа би бүр хэлмээр ингэхдээ амар хейтрүүд амар их байдаг. Тэгээд DC одоо амар лаг болж байна те. Одоо ингээд Birds of Shazam, Birds of Prey, Joker, одоо Wonder Woman, Batman ер нь ингээд бүгд одоо ирээдүйд гарах байгаа кинонууд нь ч гэсэн уран бүтээлч нь ч гэсэн амар айдаж болохоор харагдаад байгаа байхгүй те. Өмнөхүүд нь бол бас амар барьцгүйсэн шүү дээ те. Тийм болохоор ер нь ингээд DC одоо яг гоё болж эхэлж байна. Энэ дээрээ бас ингээд ирчээ алдалгүй ингээд гоёороо яваасаа те. Яг одоо яг DC яг ингэж эхлээд одоо явж байгаа Justice League гарсан бол яг бест байгаа байхгүй. Яг Justice League бол ойрын 5 жилд хийцээ байгаа. Зүгээр яг одоо энэ өмнөх гарсан кинонууд баа шүү дээ. Aquaman-ээс эхлээ Shazam. Тэгээ Wonder Woman тэгээд Aquaman тэгээд Shazam. Тэмүүтэ одоо Batman гарч ин дээ. Энэдрээ ингэж явж байгаа Justice League гарсан бол яг бест болох гэдэг. Юу Marvel-ахгүй. Чикен юу Marvel-ыг. Тийм ер нь бол Justice League чинь юу Avengers шүү дээ. Энэ бол бидний хувьд бол хүүхэд байхад те. Avengers-ийг барыг нэх мэддэг л байсан шүү дээ. X-Men-ийг бол мэддэг, Spider-Man мэддэг. Яг Avengers-ээс нэг хэдийг мэддэг те. Нэг өндөө Thor, Captain America амар санагдул байсан шүү дээ. Тэгсэн чинь яг ингээд MCU яг ингээд бүгдийг яг зөв хийсэн байхгүй. Тэгж байгаа Avengers-аа гаргаж ирсэн болохоор Avengers бүр амар хит болж байгаа. Тэнгүүд DC-ийн баатруудыг мэдээд байгаа мөртлөө яг киног нь үзэхээр ингээд тэг киноныхаа тал дээр ингээд айгүй фейл. Анимашн төгтөл үнэхээр амар те. За тийм шинэ TV2-оор хийж байгаа. Тийм. Тэгээд тийм байна. Тэгээд энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээд бид хоёр бас жоохон урцсан байж магадгүй. Нуршихгүй гэжсэн. Жоохон бэлтгэлгүй бицсэн. Sorry. 7 өнөختө багтаах гэдэг. Жоохон бэлтгэлгүй гусчлаа. Тэгээд уучлаарай. Тэгээд дараагийн подкастаар уулзлаа. Баяртай. Тэгээд Instagram дээр фишиг за ямар ч description дээр тэгээд thumbnail дээр нь бол оруулсан байна. Billy доор зураас fish те. Ингээд дагаарай. За намайг Temka DS энэ тэгээд дагаж болно. За заавал дагахалгүй зүгээр дагуул дагаарай. Тэгээд мэдээж Chapteli-г Facebook дээр like follow хийгээ. Тэгээд Cifers гэж юм бол мэдээлэлээс оцрохгүй. Тэгээд Instagram дээр дагаад Instagram дээр бас амар exclusive Instagram постууд бас ордог те. Тэгээд мэдээж subscribe дараарай. YouTube суваг дээр subscribe хийгээд тэгээд M+ дээр үзэж байгаа бол M+ follow хийгээд те. Тэр нэгэл бидний дагаарай. Тэгээд 2-7 хоногийн дараа уулзлаа баяртай. Тэрэн дээр айгүй гоё бэлтгэлтэй орж ирнэ амлаа. За bye. Bye.